хэлье. За юуны өмнө барилгын бүтээн байгуулалттай холбогдуулаад осол эндэгдэл бас гарч байна. За өнөөдөр манай аж ахуйн нэгжүүд маань гэхээсээ илүүтэйгээр манай бизнес эрхлэгчдийн захирлууд маань удирдлагууд маань өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал дээр анхаарч өнөөдөр яг энэ бүтээн байгуулалт дээр цаг агаар дээр юуг анхаарч энэ эрсдлийг бууруулах уу? Энэ эрсдэл юун дээр гараад байна гэдэг үнэлт дүгнэлт хийхгүйгээс холбогдоод хүний амнаас эрсдэх эд бүтээн байгуулалт хийх нөхөн урчгүй насан дээр байгаа залуучууд тахирдтуу болох юм асуудал үүсч байна. Тийм болохоор манай аж ахуйн нэгжүүд маань хэн нэгэн ажилтнаа даатгаад хайчих биш. Яг өөрсдөө өнөөдрийн цаг уурдаа өөрсдийнхөө одоо бүтээн байгуулалтынхаа үйл явцад үнэлт өгүүлдэг гэж эрсдлийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулах бол мэргэжлийн хяналтын байцаагч нар энэ олон бүтээн байгуулалт энэ их ажлуудын заавар тэр болгон хурж иж чадахгүй байна. Аж ахуйн нэгж төрийн байгууллага хоёр хамтарч энэ ослын дэглийг бууруулахгүй бол энэ буурахгүй байна. Энэ тодорхой жишээнүүдийг манай хариуцсан элчийн дараа та нарт хэлэх байх. За төгөөмөл хагастай ашиглалтмал ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд маань бүтээн байгуулалттай холбогдож үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх боловч нөхөн сэргээлтийн ажлуудыг ерөөс огт хийхгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас барьж байгаа бодлого юу гэвэл бид тэр төгөөмөл хагастай ашиглалт малбар хайрга дайргыг бид олборлоход нь бид саа дотор хийгээгүй. Олборлоод эргээгээд байгаль орчны наривсан үнэлгээгээр хүлээсэн үүргээ биелүүд нөхөн сэргээлтийн ажлуудыг хийгдэхгүй байна. Байгальд хор хогтлол учруулж байна. Тийм болохоор энэ аж ахуйн нэгжүүдийг үүргээ биелүүлээг бол тухайн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуслуулж хариуцлагатай аливаа ажил ханддаг өөр аж ахуйн нэгжүүдэд энэ эрхийг шилжүүлэх дахиж олох юм асуудлыг бид хөндөж байгаа. Хаамал дүүрэг дээр ихэд өнөөдрийн байдлаар 85 тусгай зөвшөөрөл байгаагаас бид нөхөн сэргээлтийн ажил хийгдэхгүй байгаа. 54 газрын бид цуслуулах саналыг бид хүргүүлж ирсэн. Цуслуулсан энийг үлдсэн 31 аж ахуйн нэгжээс өнөөдөр тусгай зөвшөөрөл өнөөдөр 16 нь үйл ажиллагаа явуулдаг, 15 нь бол ажиллаж байна. Энэ ажиллаж байгаа 15 газраас мөн 6 аж ахуйн нэгж нь өмнө шалгасан шалгалтаас хойш нөхөн сэргээлтээ хийгээгүй 6 аж ахуйн нэгж байсан. Энэ 6 аж ахуйн нэгжийг мөн үйл ажиллагааг нь зогсоох, цаашид тусгай зөвшөөрлийн цуцлах ийм саналыг бид бас холбогдох газарт нь бид хүргүүлсэн байгаа. За энэ 6 аж ахуйн нэгжээс 3 нь бидний шалгалт хийсээс хойш нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж гэнэ гэдэг мэдээд нийслэлийн байгаль орчинд хүргүүлсэн байлаа. За 54 аж ахуйн нэгжээс өмнө цуслуулсан 54 аж ахуйн нэгжээс шүүхтэр маргаантай байгаа 44 газар байгаа. За энэс өмнөх хотын удирдлагууд 21 дээр нь эвлэрлийн гэрээ байгуулсан байлаа. 23 дээр нь бол шүүхийн шатан дээр явж байна. Гэтэл эвлэрлийн гэрээ байгуулад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань мөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэгээгүй. Тийм болохоор өнөөдрөөс эхлүүлээд нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн байгаль орчны газар хамтраад, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтраад хаан уул дүүрэг, Баян зүрх дүүрэг, Налайх, Сонгой хайрхан дүүрэг, Замун Сүхбаатар дээр 2 аж ахуйн нэгж байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд бид хэн шалгалтыг хамтарч хийхээр болсон. Энэ бол улсын хурлын дарга болон нийслэлийн засаг даргаас өгсөн үүрэг даалгавар байгаа. За энэ шалгалтын хүрээнд байгаль орчин нь одоо нөхөн сэргээлт хийгээгүй олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагааг зогсоох, цаашлаад тусгай зөвшөөрлийг цуслуулах арга хэмжээ авнаа. Энэ өнөөдөр бид их хурлын даргыг шалгасны дараа хийж байгаа ажил биш. Бид байнгын аж ахуйн нэгжүүдэд тавьдаг. Байнгын аж ахуйн нэгжүүд бид сануулдаг. Гэтэл эдгээр маань үйл ажиллагаагаа тавьсан шаардлагыг биелүүлэхгүй ийм асуудал үүсэж байгаа. Энэ бол энэ он гарснаас хийж байгаа ажил биш. Жил бүр бид энэ
тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьдаг. Тийм болохоор эдгээр аж ахуйн нэгжүүд бол хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж мэдж байгаагийн хувьд мэргэжлийн албан байгууллагаас энэ үйл ажиллагааг цуслуулах санал явуулахад бол нэг тийм зарга зайлхаа болгоод асуудал үүсгэж байхгүй хаа гэж бодож байна. За 3 дахь асуудал бол дэд үстээр холбоотой. За улсын төсвөөр хийгдэж байгаа барилгын бүтээн байгуулалтын дээр мэргэжлийн албан байгууллага хяналт тавьж байгаа. За захиалагчийн хяналтыг бол тогтмол бол барилгын хөгжлийн төв хийж байгаа. За мэргэжлийн албан байгууллагаас бол зарим нэгэн аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт орон төлөвлөгөөт бус төвөрсөн байлаа бид хяналт шалгалт хийж байгаа. Энэ дээр бид зарим нэгэн сургууль цэцэрлэг дээр барилгын норм дүрм зөрчсөн барилга чанаргүй баригдаж байгаа ийм газруудыг бид бол зогсоо харгамжаа авч энэ төрлийн мэдээллийг бид холбогдох яамдууд нь бид хүргүүлсэн. За жишээлбэл боловсролын яамд бид хүргүүлсэн. Боловсролын яам тухайн аж ахуйн нэгжтэй дахин уулзаж гарсан зөрчлийг мэргэжлийн албан байгууллага тавьсан гарсан зөрчлийг арилгуул цааш үйл ажиллагааг нь хэвээ явуулах гэдэг ийм асуудал өнгөрсөн дооны бид боловсролын яамны дэд сайттай манай нийслэлийн мэргэжлийн газрын дарга уулзаж ингэж зарим нэгэн хүндрэлтэй асуудлыг цаашид шийдэж явах юм гарт гаргалгаа хийгээд бид явж байгаа. Аль болохоор бид бол төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажил дээр саад тодорхой болохгүйгээр гэхдээ чанартай хийлгэхдээ бид анхаарч ажиллаж байгаа. Манай мэргэжлийн албан байгууллагуудын улсын байцаагч нар тэр болгон объектыг хүрэх хүн хүчний хувьд үргэлжлэхгүй байгааг та бүхэн мэдж байгаа. За мөн 70 сувгтай холбоотой асуудал байгаа. Үр ус болж байгаа айл өрхөөд аж ахуйн нэгж иргэд энэ усан давтарч болзошгүй болохоо бид 70 сувг өнөөдөр шаардлагын төвшөнд байна уу гэдэг дээр бид хяналт тавьсан. Хяналтын шалгалтынхаа дүнг бид хотын холбогдох удирдлагууд бид хүргүүлсэн. За жил үл бүр төсөө боломжийн хэмжээнд бас хуваарлдаг. За одоогийн байдлаар мэргэжлийн албан байгууллагаар тавьсан шаардлагыг бас үндэслээд нийт Улаанбаатар хотод байгаа 70 сувгийн 60 орчим хувьд нь бол одоо арчлалт, хамгаалалт, дахин сэргээлтийг бол хийгдээ явж байгаа. За үерийн осолд орж болзошгүй айлуудын судалгаа гаргаж бид дүүргийн онцгой байдал, дүүргийн газрын алба, дүүргийн засаг дарагт бид хүргүүлсэн. Эдгээр айлуудыгаа нүүлгэх, эдгээр айлуудыгаа өөр газар зөвшөөрөлтэй газруудыг нь бол харилцан тохиролж ярилцаад өөр газар шилжүүлэх, зөвшөөрлөггүй газруудыг бол аль аж ахуйн нэгжийг бол албадан буулгах юм арга хэмжээг бид авахаар холбогдох газрууд нь бичиг үргүүлж ажиллаж байгаа. За эцэст нь хэлэхэд мөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөй холбогдох хүмүүстэй өнгөрсөн 5 дахь өдөр бид Хаанвал дүүргийн, Баянгол дүүргийн 20 дугаар хороогоор бид ажилласан. За энэ дээр өндөр хүчтэй шугамын доор айл өрх аж ахуйн нэгжүүд байшин барилга барьсан байна гэдэг асуудал байсан. Бид өмнө энэ талаар дүүргийн удирдлагуудад аж ахуйн нэгжүүд нь мэдээлэл хүргүүлж ирсэн. Өнөөдөр үндэсний аюулгүй байдлаас тавьж байгаа шаардлага бол цахилгаан тасалж जैन энэ юуны учир шалтгаантай вэ гэдгийг үзэж тогтоох зорилготойгоор явсан. За энэ үгээд бол өндөр хүчийг дамжуулж байгаа шугамын доор айл өрх аж ахуйн нэгжүүд за мөн том оврын машинууд ачаа буулгахаар байж байна. Ингээд шугамын доор 2.5 баг тийм. Бидрээс ойртохоор автоматар нэг бусгаатан буугаад тоогоо дамжуулдаг юм болж байна. Энэ болохоор зүүн тишээ багнуур за өшөө цаашаа ингээд түгээлтэн зогсчдөг. За баруун тишээ бас тодорхой хугацаа хязгаарлалт бас ингээд тогн хязгаарлалт зогсчих юм. Осол аваар болоогүй байхад хэн нэгэн хүний хууль зөрчил буруутай үйл ажиллагаанаас болж цахилгаан станцын хэвийн үйл ажиллагаанд алдагдах. Цаашлаад ард иргэд өөрсдөө амь насаараа эд хөрөнгөөр ноцтой хохирол учруул болзошгүй гэдэг юм асуудал Баянгол дүүргийн 20 дугаар хороон дээр үүссэн байна. Үүссэн байна гэж хэлсэн байгаа. Энэ дээр бид мөн дахиж за эрчим хүчний яам дээр ажил хэсэг байгуулагдана гэсэн. Энэ дээр мэргэжлийн албан байгууллага мөн хамтран оролцож эдгээр аж ахуй нэгжүүдэд
өмнө өгчөөсөн шаардлагынхаа дагуу зарим нэгэн барилгыг л буулгах хүртэл арга хэмжээ авахар байгаа. Энийг бол аж ахуйн нэгжүүд өөрсдөө маш сайн мэдж байгаа. Ганц мэрэгжлийн хэлтийн байгууллагаас биш эрчим хүчнээс гэсэн тухай үед мэдээлэл өгч ирсэн. Танайх нь барилга барьж болохгүй шүү. Энд танаа сууж болохгүй шүү. Энд та нар үйл ажиллагаа явуулж болохгүй шүү гэдэг удаадараа мэдгэж ирсэн. Жил бүр мэдгэж ирсэн. За өнөөдөр энэ бол ийм ноцтой байдал үүсэж байгаа болохоор эдгээр айл өрх аж ахуйн нэгжүүдийг л алавдан буулгах ийм арга хэмжээ авахаар гээд шийдвэрлэж байгаа. Тийм болохоор бас аж ахуйн нэгжүүд өмнөөс өөрсдөө заавал төрийн хүчээр буулгуулахгүйгээр өөрсдөө энэ арга хэмжээг бас авч ажиллах нь зүйтэй гэсэн юм. За тэгээ манай холбогдох эцсийн дарга нар тухайлсан аж ахуйн нэгжүүд дээр мэдээлэл хийгээд өгч. За та бүхний өнөөдрийн мэнд хүргэе. За 27 цаг ирсэнтэй холбогдуулаад барилгын салбарт гарч байгаа бас түгээмэл зөрчлүүд, за гарч байгаа шалтгаан, за ер нь юунаас болоод байгаа гэдэг бас тодорхой зүйлүүдийг би бас та бүхэнд бас мэдээлье. Ер нь 2019 он гарснаар барилгын салбар дээр 4 осол гарсан. 4 хүн гэмтсэн. За мэргэжлийн хэлтийн байцаагч нар бол хөдөлмөрийн байцаагч нар бол Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага барилгыг бол хороод орно хавааж авч үйлдвэрлэлээс гаргахгүй байх чиглэл зөрчлөөс өрсөн сэргийлэх чиглэлээр бол хяналтайв ажиллаж байгаа. За үүнээс гадна бас иргэдийг үүнд бол иргэдийг бас мэдээлэл авж байгаа. За үүнд бол 70 12 80 12 гэдэг утсаар иргэдийг бол бас энэ утсанд мэдээлж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдөж байгаа барилга байгууламжтай холбоотой гомдол мэдээллийг бас мэргэжлийн хэлтийн байгууллагад мэдээлүүлж байхаар одоо бид нар бол ингэж ажиллаж байгаа. За үүний хүчинд бол бас нэлээдгүй мэдээллүүд ирж уг мэдээллүүдийн дагуу бол нийтдээ 48 гомдол ирсэн. За үүний 77% буюу 37 нь бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангахгүйтэй холбоотой гомдол ирснийг за мэргэжлийн хэлтийн байгууллагаас бол шалгаж шийдвэрлээд за нийтдээ бол 144 зөрчлийг илрүүлж за 30 орчим сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ингэж ажиллаж байгаа. Энэ нь бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд маань бол их ашиг бүгдэлтэй оролцох хэрэгтэй маа гэдгийг бол жишээ болгож хэлж байгаа. За төлөвлөгөөд тусгын шалгалтаар бол нийтдээ 335 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийгдсэн. За үүн дээр бол нийтдээ 364 зөрчлийг илрүүлж за 60 гаруй сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдаад ажиллаад явж байгаа. За энэ дээр аж ахуйн нэгж байгууллагууд түгээмэл гарч байгаа нэг хэдэн зөрчлүүд байна. Түгээмэл гарч байгаа зөрчлүүд. За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажлын байранд учирч болох эрсдлийн үнэлгээг хийхгүй байна. Урд урдын жилүүдийг бодвол харьцангуй сайжирж байгаа боловч нийтлэг энэ одоо асуудлыг бол бүх нийтээр 100 хийж чадахгүйтэй байгаатай холбогдуулаад энэ зөрчил осол эндэгдэл бас тодорхой хэмжээгээр гарч байгаа. За дараагийнх нь асуудал бол нийт зардлынхаа 1.5-аас доошгүй хувийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зарцуулах хэрэгтэй аж ахуйн нэгж байгууллагын үүрэг нь. За энэ одоо зардал төсөв мөнгийг гаргахдаа зарим аж ахуйн нэгж байгууллагууд харамын сэтгэлээр бас хандж байгаа ийм тохиолдол байна. Энэ төсөв хөрөнгийг гаргахгүй байгаа нь өөрөө хүний амнаас эрүүл мэндээр хэмжигддэг зүйлээ. Ийм учраас энэ төр одоо 1.5%-аас дээш зардал хөрөнгийг гаргаагүй аж ахуйн нэгж байгууллагуудыг бол мэргэжлийн хэлтийн байгууллагаас арга хэмжээг бол хатуу авч цаашд явнаа. За засгийн газрын 311-р тогтоол буюу дотоод хяналтыг дотооддоо тавьж явах энэ ажлыг бол бас хийхгүй байгаа ийм ажлууд зүйлүүд бол тодорхой аж ахуйн нэгж байгууллагад бас харагдаж байгаа. За эдгээр иймэрхүү зөрчлүүд бол ерөнхийдөө түгээмэл гараад байгаа учраас энийг бол бас мэдээлье. За энэ жилийн хувьд бол нийтдээ гарсан 4 ослыг бол би бас аж ахуйн нэгж компаниар нь бол бас дурдчихъя. За хаан улд үүргийн 4-р хороо захиалагч нь бол Талст ширээдгээ компани, гүйцэтгэгч нь Аваа Зөвхөрхэг компани, за 16 давхар орон сууцны барилга барьж байгаа. За мөн хаан улд үүргийн 4-р хороо захиалагч Бүхбат, гүйцэтгэгч нь Бүхбат компани 4 давхар үйлчлэгээний барилга. За мөн одоо дээрээс
өндрөөс унсан ийм осол байгаа. За хаан улдургийн 16 дугаар хороо, захиалагч нь Destination Монгол, за гүйцэтгэгч нь бол Тулга Очир хэг компани. За мөн одоо 2 хүн гэмтсэн. За Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо захиалагч Хүн Чуулга. За гүйцэтгэгч нь Уянгийн 3 Эрдэнэ хэг компани. За 1 хүн гэмтсэн. За хамгийн одоо сүүлд бол Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо иргэн Жамсран Жавын захиалгаар баригдаж байгаа. За гүйцэтгэгч нь бол Хямам Construction хэг компани баригдаж байгаа. За энэ бол гомдлоор ирж шалгагдсан. За Түүхийн одоо 2 ажилчин дээрээс шавар унлаа гэсэн ийм гомдлын дагуу ирж бид нар бол энэ одоо гомдол дээр ажилласан. За энэ гомдлоор одоо өдгээр одоо ус гарсан газруудад үйл ажиллагааг төр зогсоосон. Зөвшөөрөл арилгах хүртэл бол үйл ажиллагааг төр зогсоогоод за холбогдох торгуулийн арга хэмжээг нь бол аваад ажиллаад явж байна. За ийм учраас одоо эдгээр мэдээлэлтэй холбогдуулаад аж ахуйн нэгж байгууллагууд маань бол хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс хөдөлмөрийн айлгуулчлагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ ажлуудыг бол сайн авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдэг бас мэргэжлийн хэлтийн байгууллагын зүгээс хандаж хэлхэн зүйтэй байна. За баярлалаа. Нийслэлийн мэргэжлийн хэлтийн газар хөдөлмөр нийгмийн Монгол Тусгай хэлтийн хэлтсийн дарга Баттөгс, И Баттөгс. За би барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Яндон байна. За нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын техникийн хяналтын баг одоо ямар их хяналт чадвартай үйл ажиллагаа хэрэгжүүлдэг гэдгийг бас нэг товч танилцуулчихъя. Барилгын тухай хууль, төрийн хяналтын тухай хуулийн дагуу за барилга байгууламжийн угсралт ашиглалтын байдал, за зураг төсөл, инженер геологийн судалгааны дүгнэлт, мөн барилгын эвдрэл гэмтэл нурлалтын байдалд одоо хяналт шалгалт хийх ийм үүрэгтэй ажилдаг. За барилгын одоо угсралтын ажлыг эхлүүлэх, цаашдаа үргэлжлүүлэх зөвшөөрлийг бол нийслэлийн хот төлөв түгэжлийн газраас олгодог. Явцын хяналтыг зөвшөөрөл олгосон барилга байгууламжийнхаа хүрээнд хот төлөв түгэжлийн газар хэрэгжүүлдэг. За дээрэс нь барилгын захиалагчийн болон гүйцэтгэгчийн дотоодын хяналт, зураг төсөл зохиогчийн хяналт гэж хэрэгждэг. Зайлшгүй тохиолдолд одоо технологийн алдаа, зураг төсөл норм дөрвийн ноцтоор алдаа зөрчил гарсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага ингэж оролцож явд юм. Ер нь бол яг мэргэжлийн хяналтын байгууллагыг бүх одоо барилга байгууламжид хяналт шалгалт хийж явах ёстойгоор ер нь бол ард иргэд хүмүүс ойлгодог. Үндсэн зарчим бол тодорхой үештээр явдаг. Бид бол барилга байгууламжийн техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, ямар нэгэн осол эндэгдэлгүй, алдаа зөрчилгүй ажиллуулах үүднээс одоо урьдчилан сэргийлэх байдлаар барилга байгууламжууд хяналт шалгалт хийж байна. 2019 онд 234 барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр зарлагдсанаас өнөөдрийн байдлаар 183 барилгад бол хяналт шалгалт хийгдээд одоо шилийн хяналтын системд бүртгэгдээд ингэ явж байгаа. Өөрөөр хэлбэл ямар учраас зарлагдж байгаа нөхөр өмнөх онд хяналт шалгалтанд хамрагдаад их буюу дунд эрсдэлтэй үнэлэгдсэн ийм барилга байгууламжууд бол дараагийн онд одоо шалгахаар ингэ төлөв шалгадаг байна. За энэ оны тухайд мөн улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа нийт 81 барилгадаар хяналт шалгалт хийж байж байна. Өнгөрсөн оноос дамжиж ирсэн 38 барилга, энэ он шинээр эхэлж байгаа 43 барилга, ингээд нийтдээ 81 барилгадаар хяналт шалгалт хийсэн. За ингээд ер нь хөрөнгө оруулалтын төрлийг одоо харгалзахгүйгээр барилга байгууламжид одоо илрээд байгаа нийтлэг зөрчлүүд юу байна вэ гэхээр нэгдүгээрт одоо зураг төслийн баримт бичиг баталгаажиг байхад барилгын ажлын зургийг угсралтын ажлыг эхэлдэг ийм зөрчил бас арилахгүй ингэж явж байна. За хоёр дахь нэг асуудал бол зураг төсөл батлагдаагүй нөхцөлд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгээ олгогддог. За зөвшөөрлийн гэрчлэгээгүйгээр ингэ явж байгаа барилгууд бас мэрсэр гардаг. За зураг төсөл зохиогчтой бол одоо сүүлийн үед хуулийн дагуу хариуцлага тооцоод явж байна. Яг тэгэхээр албан ёсоор
бүрэн дуусч баталгаажаагүй зурагчлалыг захиалагч гүйцэтгэгчд нийлүүлснээр тухайн одоо зөвшөөрлгүй барилга, зөрчилтэй барилга одоо үйл ажиллагаа нэхлэх ийм нөхцөл бүрдээд байна. Тийм учраас та нар одоо дутуу гүйцэтгэлтэй зураг, баталгаажаагүй зургийг захиалагч гүйцэтгэгч нарт нийлүүлж болохгүй гэсэн ийм асуудлыг бол одоо нэлээд түлхүү тавиа явж байна. За зөрчилтэй барилга гэхээр зөвхөн энэ бичиг баримтын зөрчлөөс гадна технологийн алдаа, зураг төсөл зөрчиж байгаа ийм алдаанууд гарч байна. За тухайлбал захиалагч байгууллага анх зураг төсөл боловсруулахдаа зургийн даалгавраа тодорхой гаргаж өгөөгүйгээс барилгын угсралтын ажлын явцад буюу бас ашиглалтанд оруулах үйл ажиллагааны явцад барилгынхаа өрөө даслааны төлөвлөлт зориултыг өөрчилдөг ийм асуудлууд бол гараад батлагдсан зургийг бол өөрчлөд байгаа ийм асуудал байна. За дээрээс нь технологийн алдаа, барилгын норм дүрм зөрчсөн ийм алдаанууд гарч байна. За барилгын ашиглалтын тухайд ер нь насжилт өндөртөө орон сууцны барилгууд нэлээдгүй байгаа Улаанбаатар хотод. Нийтдээ 338 орчим барилга байна. Энээс одоо 234 барилга дээр нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ашиглалтыг хориглох тухай улсын ахлах байцаагчийн шийдвэр гаргуулад ингэ явж байна. За одоо дараагийн барилгуудыг бол одоо орон сууцны пассворжуулалт гэрчлэгээжүүлэлтийн журмын дагуу нийслэлийн засаг даргын орлогчоор ахлуулсан орон тооны ус зөвлөл байгаа 7 оны үйлдвэртэй тэндээс шийдвэрлээд ийм журамтай юм болсон байгаа. Тэрний дагуу явагдана. За сүүлийн үед ашиглагдж байгаа барилгууд доороос одоо хөрсний ус гарч байгаа нэвчиж гарсан ийм асуудал бий. Өнгөрсөн оноос нэлээдгүй нэмэгдсэн. Энэ дээр нийслэлийн захирагчийн ажлын албан дээр ажлын хэсэг томилогдоод 2 удаа нэлээд найрвчлан судалгаа хийгээд сүүлд нь одоо шинжилгээ ухааны технологийн сургуулийн дэргэдэх одоо эрдэмтдийн баг, өөрөөр нь профессорын багуудаар наривчилсан судалгаа хийлгээд тэндээс нэгдсэн шийдэл гаргаад ингэ явж байгаа. За хөрсний ус маань хурын усны тэжээглэлээр 0.5-аас 1 метрийн түвшинд дээшлж байгаа. Энэ маань геологийн дүгнэлт дээр тодорхой хэмжээнд доор байгаа гэдгээр төлөвлөгдсөн байсан. За хөрсний усны төвшин нэмэгдснээс шалтгаалаад зойрын давхруудаар ус орж байна. За дээрээс нь шинээр баригдах барилга байгууламжид мөн геологийн дүгнэлтээр ус нь одоо 2-3 метрийн гүнд байгаа гэдгээр тогтоогдож гарсан боловч суурийн ухамлыг хийсний дараа бол метр 40-50 гэдэг ерөнхийдөө төвшөнд гарчаад байгаа. За энэ дээр бид бол хөрсний уснаас хамгаалах арга хэмжээ, нэмэлт арга хэмжээнүүдийг ахуулж байна. Суурийн суулгалтын төвшинг өөрчилж байна. Ингээд зургийн зохиогч гүйцэтгэгчтэй хамтраад ингээд тухай газар нь шийдэгдээ явж байгаа. Манай улсад мөрдөж байгаа барилгын норм дүрмд хөрсний уснаас хамгаалах асуудал бол одоо өнөөгийн шаардлагыг ханхааргүй ийм хэмжээнд байгаа учраас энэ нормыг одоо шинжилүүлэхээр одоо саналаа өгсөн. За эхнийх нь бол одоо барилгын ус тусгаарлалтын одоо эпидем хуулмал материал гэдэг тийм эрзэн мембран тэргээр одоо хийх норм бол ерөнхийдөө гараад ирлээ. Тэгэхээр сүүлийн үеийн зураг төслүүдэд бол барилгын суурийг эрзэн мембранаар одоо өлгийдэх ийм шийдлүүд бол орж ирээ явж байна. Өмнө баригдсан барилгуудын хувьд бол одоогоор бол нэмэлт одоо бодисууд хийгээд ингээд ашиглалтын хэв нөхцөлийг хангуулахаар ингэж ажиллаж байгаа. За мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс барилгын нэгний хяналтаар бол ерөнхийдөө иймэрхүү байна. Хуулийн дагуу, зөрчлийн хуулийн дагуу зөрчил гаргасан хуулийн этгээдтэй бол хариуцлага тооцоод ингээд явж байгаа. Цаашдаа бол зөрчил ерөнхийдөө буурах хандлагатай байгаа гэж хэлж болохоор байгаа. За 우리는 나쁜 소비는 너무 배로차야 된다. 남인스는 인내를 믿으라는 문제는 여러 번은 어떠하게 하면 나쁜 옷가루 어쨌든 것들은 지금 나쁜 거냐. 또 바로 그 중에서 서우 거냐. 그분도 바로 그 중에서 그러면 뭐라고 써야 되고 이런 것도 서우 거냐. 이 것도 하면 이제 어떻게
нийслэлийн одоо энэ үдээр мэдээлэл хэмжээний барилгын боломжийг ашиглаж татсан үйлчлэгийг хариуцсан ажил юм. Яагаад усны барилгын боломж орон нутгийн ажлын баатад үйлдвэрийн газрыг таавал мэднэ. За манай бол хаврын шар усны үеийг болон өмнө хур барааны үеийг хамгаалах зорилгоор өчсөн сэргийлэх болон дөрвөн тусгай үйлчлэгийг үзүүлж. За дөрвөн тусгай үйлчлэгээр яагаад усны барилгын боломжийн газар мөн одоо дөрвөн 6 төвийн засаг дарга бүх хороонд дөрвөн зөргүүлсэн. За энэ хөргүүлсэн зөвлөмжүүдийн агуу үерийн далан сувгийн хамгаалалт ашиглалтыг хэвийн нөхцөлийг хангуулах талаар авсан арга хэмжээгээ одоо бичгээр илэрхийлээд байна. Тэгэхээр үерийн далан сувгтай холбогдуулан ямар зөрчлүүд илрээд байна гэхээр зэрэг иргэд аж ахуйн нэгж байгууллагууд ахуйн болон бусад хог хаягдлаа үерийн далан сувг дотор хаях. За мөн одоо явган болон автод зам гаргах зориулалтаар далангийн нэвтрэх чадварыг бууруулж олон одоо шон босгож нэвтрүүлэх чадварыг бууруулах. За мөн одоо далангийн хамгаалалтын одоо зурвас зөрчиж объектуудыг барих ийм одоо зөрчлүүд гол төлөв илэрж байна. Тэгэхээр үерийн далан сувгийн харилцааг одоо зохицуулдаг эрх зүйн баримт бичиг нь нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлын 2018 оны 9 тоо тогтоолоор зохицуулагдсан ийм одоо журам байдаг. Тэгэхээр энэ журмаар бол үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст за нийслэлийн одоо захиргааны эрх хүхийн байгууллагын зөвшөөрснөөс бусад тохиолдолд объектуудыг барих ийм одоо үйл ажиллагааг одоо хоригдсан байгаа. Тэгэхээр одоо энэ зүүн бас үер ус ихтэй, хурвараа ихтэй ийм одоо цагаагаар юм эдэг байгааг та бүгд мэдж байгаа. Тэгэхээр иргэд аж ахуйн нэгж байгууллагадаа үерийн хамгаалалтын инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн далан сувгийн хамгаалалтын зурвасыг зөрчихгүй байх. За хамгийн гол нь бол үерийн ус нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадварыг одоо бууруулахгүй байх тал дээр анхаарч ажилласаа гэж ингэж хэлж уриалах байна. Та бүхэнд баярлалаа. За та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Би нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин газар геодез зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч инх чимэг. За манай хэлцээс болохоор зэрэг туулгуурлын онцгой хамгаалтын бүс болон Улаанбаатар хотын үндэсний усны их усүрийн эрүүл ахуйн хамгаалтын бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад ер нь 2017-оос 19 онод нийт 2 давхарцсан тоогоор 254 аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалтыг хийсэн байгаа. Тэгээ энэ талаар одоо яг онцлог ажлуудаас нэрлэх юм бол одоо бид нар энэ 17-оос 19 онд хийсэн хяналт шалгалтын үндэслэн нийслэлийн засаг дарагт бол 44 аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах талаар 2018 онд албан бичиг хөрвүүлсэн байгаа. Мөн байгаль орчин аялал жуулчлалын яамд 44 санал хөрвүүлж 53 удаагийн тушаалаар бол 54 аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцлуулсан байгаа. Ингээд бол одоо энэ цуцлуулсан 54 аж ахуйн нэгжийн 20 гаруй нь бол цагаарганы иргэн шүүгтээр хэрэг үүсгэсэн эцэглэн шийдвэрлэгдээгүй байна. Мөн болвол туулгуурлын энгийн хамгаалтын бүс, онцгой хамгаалтын бүсд газар ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг нөхөн журлан ашиглуулахгүй байх талаар нийслэлийн засаг даргын 18 оны захирамж гаргуулсан байгаа. 1 сарын 1-ээс эхлэн нөхөн журлан ашиглахыг бол хориглосон захирамж гаргуулсан байгаа. Мөн байгаль орчны яамны сайдын 18 оны 6 сарын 1-ээс эхлэн бас тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн журлан ашиглахгүй байх талаар захирамжийг гаргуулсан байгаа. Мөн туулгуурлын хамгаалтын бүс дотор газар ашиглаж байгаа
52 айлыг бол одоо хан улс дүүргийн 11-р хорон туул голын яг ирэг дээр хамгаалтын бүс дотор газар зөвшөөрлөгүй эзэмшиж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын нүүлгэн шилжүүлэх захирамж гаргуулахаар бол хан улс дүүргийн засаг дарагт бол алтан бичиг хургуулсны дагуу 18 онд бол энэ айлуудыг нүүлгэхээр захирамж гаргасан байгаа боловч одоо өнөөдрийн байдлаар бол нүүлгэн шилжүүлээгүй байгаа. Ийм учраас бол одоо ойрын үед Улаанбаатар хотод бол үргэлжилсэн одоо бороо их хэмжээгээр орж магадгүй. Тийм учраас бол одоо энэ айлуудыг бол нүүлгэх талаар, шилжүүлэх талаар бол нийслэлийн хан улс дүүргийн засаг дарагт бол 2019 оны 6 сарын 21-ний өдрийн алтан бичгийг бол тус хургуулсан ажиллаж байна. За мөн та бүгдэд бол урд нь манайх бол бас мэдээлэл өгчээсэн. Энэ болохоор зэрэг одоо 2 жил дараалан газар ашиглаагүй усан нүх хог хаягдлэгтэй байгаа 161 аж ахуйн нэгж байгууллагыг бол шалгаад туслах саналыг бол нийслэлийн засаг даргад хургуулсан талаар та нарт бол мэдээлэл өгчээсэн. Мөн туул голын энгийн болон онцгой хамгаалтын бүсэд одоо барилга барихдаа мод сүйтгэсэн байж болзошгүй. Ийм аж ахуйн нэгжидэд бол нийслэлийн засаг даргын үгс үүргийн дагуу бол 27 аж ахуйн нэгжийн нэрээсэн үүнээс шалгалт хийгээд бол яг сүйтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн 8 аж ахуйн нэгжийг одоо нөхөн төлбөрийг тооцоолохоор нийслэлийн байгаль хамгаалах газарт бол алтан бичгийг хургуулсан байгаа. Одоо ингээ хариу ирэхээр зэрэг нөхөн төлбөр тавьж тооцож ажиллана. За та бүгдэд баярлалаа. Мэдээлэлтэй холбогдуулаад асуух зүйл. Асуух зүйл байхгүй юу? За тэгвэл